Сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэндээ мөрний булчин хөгжүүлэх хамгийн үр дүнтэй татгалуудыг зааж өгье. Өнөөдрийн блогтойгоо хамт байгаарай. Come on. За хамгийн ихний татгал бол мэдээж үндсэн шахалт байгаа. Штангтай. Энийг бол аль болох одоо өөрийгөө дайчлаад аль болох хүнд чингээр хийх хэрэгтэй. 12-аас 15 тоогоор нэг 4 таталт. За эхлээд ямар тааш халаач тий. 2 4 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 анзаарч байгаа бол өксөө сандал дээр гүйц нааж өгнө. Маш сайн гүйц нааж өгөөд гараа тэгш үндэт шулуун шугамд барьж өгнө те. Ийм ойрхон биш. Хитгэе хол биш. Яг энэ шугамд барьлаа. Би төвчлээ. Авлаа. Эндээс нэг хамраар амсгаа авлаа. Гаргалаа. За ингээд багаар чингээр нэмээд ерөөхдөө өөрийнхөө дааж чадах үндсэн тэр чин дээр хүргээд тэргээрээ дөрүүдээ давтахуулна. За мөрний булчин хөгжүүлэх хоёр татгал гантилтай шалт байгаа. Тэгээд үүнийг бас 12-оос 15 тоогоор 4 удаа гэх ёстой. Штангтай шахалтууд ер нь бол бие хүчийг нэмж өгнө. Гантил бол яг үндсэн хэлбэрийг зарчигддаг. Тэгээд мөрний булчин өөрөө мөрний уртал хажууд артлсан уруулахыг тогтно. Энэ бол яг одоо мөрний үндсэн буюу ард, урд, хажууд бүгд нь орно гэсэн үг. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 Ер нь мөрний үндсэн шахалт хэрэгтэй маш сайн болгоомжтой гэсэн. Гарны байрлалыг хажуулаас гэх юм бол хит юм хоошоо байж болохгүй. Ер нь баг зэрэг урагшаага иймэрхүү байрлалаас. Энэ байрлалаас гоё дэш шахаж өгнө. Тэгээ бүр огцсон ингэж доош буулгах шаардлагагүй. Яг энэ авд чи төвчлээ болглоо. Бас мөн хамраараа амсгаа аваад амаараа гарч ирэх хэрэгтэй. За тэгээд дасгал хооронд бол нэг ойролцоогоор минут 30 секундээс 2 минут 30 секундын хооронд амрах хэрэгтэй. Усыг бол багаар тасалгааны температуртай усыг шимж өгнө. Мөр бол тэгээд бас гой зүгт амар гой булчин гэдэг бол та бүхэн мэдчих واخ тий. 1000 том гартаа байгаад 1000 том чэжтэй хөлтөө байгаад мөр хавчиг бол мөрний булчин хөгжил сул бол ер нь харагдах байдлын үед гоо зүүт гэсэн тийм гоё биш гэдгийг та бүхэн мэдэх баг. За тэгэхээр мөрөө дагаад надтай хамт гоё хөгжүүлээд байгаарай. За хэрцооч. Энэ дээр авахтаа бас болгоомжтой нуруугаа бас ингэж хивтгийнгээр нурууч гэмтэн шүү. Тийм учраас нуруугаа болгоомжтой төвчээд. Авлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5
Оба. За тэгээд дөрөвд орчоод бүгдээрээ дараагийн цэцэл руугаа орцгоё. Гой мөртөө болох гурал дасгал. Бидний хэлж заншснаар Арнольд гэдэг дасгал байгаа. Мөрний урд хэсэг рүү ачаад өгнө, мөрний урд хэсгийг хөгжүүлнэ гэсэн үг. За, сандал дээр суугаад бас адилхан. Авда. Энд дээр 1 2 3 4 5 1 2 4 4 5 1 2 4 4 Пу. За. Ингээд иж болно. За тэгээд хэрвээ таны нуруу өвддгүү бас жоохон хүн тиймээ санагдах юм бол босоо байрлалаас хийж болдог. Одоо жишээ нь энийгээ тулж байгаа ч юм уу тэ энэ байрлалаас нэг гараар ээжтэд. 1 2 Инх юм бол нуруунд илүү ачааллаг. Тэгэхээр анхны хичээлж байгаа хүмүүс болон нуруугаа сайн түгж чаддгүй хүмүүс бол саяны босоо байрлал аюултай гэсэн үг. Аль болох санал наалах юм бол нуруунд очиж байгаа ачаал төдий хэмжээгээр буурдаг. Тэр энэ дээр манайхан бас анхаарал болгоомжтой байгаарай. Бас гой мөрөө хөгжүүлэх гээд 3 хийснээс болоод бэрч гэмт. Тэрнээсээ болж дахиж дасгал хийх хэрэггүй нуруу нугасны асуудалтай болдог асуудлууд зөндөө байдаг. Энэ дээр манайхан маш сайн анхаарч өгөөрэй. За. Мөн энэ булчиг бас бүгдээрээ 12-аас 15 тоогоор 4 удаа хийн. Тэгээ мөрний булчиг бас харж байгаа хувьд бол харьцангуй жижигхэн болчихоо. Тийм учраас амралтын хугацаа бол нэг 24-48 цагийн дотор буюу 1-2 хоногийн дотор бүгэн нөхөн сэргэлт аваад дараагийн удаа ихэд боломжтой болдог. Тэгэхээр зарим тохиолдолд хүмүүс бол хөлтөөгөө мөрний артлаа салгаад ичдэг. Миний хувьд болохоор хөвчлэн дандаа зөвхөн мөртөө өдрөл зөвхөн мөрөө. Хэрвээ жоохон хүч хөдлөх юм бол одоо мөр шахаж байгаа юм чи миний 3 толгоч ажиллаж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр 3 толгойд булчигийн ганц хоёр толгойд хийдэг байгаа. Иймэрхүү байна. За бүгдээрээ дахиад 2 дахь оролтоо ороод ерөнхийдөө бас 3-аас 4 удаа давтах байгаа. За дагаад хийгээд байгаарай. За бардам хэлээ заяа. Үнэхээр хийж чадхал юм бол чиний мөр дараагийн төвчөнд хүртлэх хөгжих болно. Би бол одоо хүнд нэг давуу булч гэж байдаг бол яг миний үндсэн давуу булчин бол мөр нуруу байгаа. Ер нь бол хаач өтсөн мөр нуруугаараа одоо явдаг даа гэж хэлээ. За одоо тэгээд таах бас мэдэх бах те. Би ч бас нийлээд олон тэмцээн уралдаанд орж ирсэн 6 жилийн хугацаанд бол яг эд үедээ бол орсон тэмцээн болгонд амжилт үзүүлжсэн. Тэрний нууц одоо давуу тал гэх юм бол үндсэн пропорц буюу мөр нуруу. Тэгэхээр мөрийг бол одоо яаж хөгжүүлэхийг бол баг хинээс ч илүү мэдэх бах шүү. 1 2 3 4 5 6 7 8 9 10 Пу 1 2 3 4 Хоба. Та. Гоё. Аим гоорч. Өчтөр би нэг байктай явж байгаа. Осолдоод тэгээ жоохон бэртэл авцсан. Тэгээд өчтөр амарсан. Өнөөдөр маш гоё тийм амарсан би хаа маань хүчтэй. Тэгээ алаад өгмөр санагдаад байна. Яаж яах вэ? Өөрийнхөө хийх төртөө хамгийн гол төслөө хийж байна. Бараг амар хөөж мөгд юм шүү. Тэ. За, манайхан тэгээд бас гоё дэмжээд энэхүү YouTube сувгийнхан одоо сувгийн маань
subscribe хийгээ. За хийсэн бол гоё өөрийнхөө те сэтгэлээс үлдээгээрээ алдаад бүтгэл юу вэ? Юун дээр анхаармаар байна? За тий болж байгаа зүйл нь юу вэ? Болохгүй байгаа зүйл нь юу вэ? Харамгүй хайрлаарай. Маш их баярлалаа шүү. За 3 дахь орцгоо. Гой мөртөө бол дасгал 4 мөрний алдлалт гэдэг дасгал байгаа. Тэгээ та бүхэн бас сайн мэдэх бах. Тэгээ бидний хувьд бас стресс авсан буюу одоо ачаал авж байгаа, стресс төлж байгаа тэр булчинд хөгждөг, шинээр ургадаг гэсэн. Бид нар дасгал хийж байгаа хувьд бол микротир буюу жижиг гэмтээний гэмтлийг булчинд учруулж идэг. Тухайн гэмтсэн булчинны дараа бид нар амралт сайтай, хоол унд сайтайхан бол хоол ундаар бид хэрэгцээтэй амин хүчтэй өгч шинэ булчин үүсгэж илүү хүчтэйгээр хамарч хөгждөг. Хамгийн бас дараагийн анхаарах зүйл нь амралт ах хэвээр. Маш сайн амрахгүй байх юм бол бидний булчин эсрэгээрээ алдна. Юу гэдэг нэхэр гэмтэл учрууллаа. Тухайн булчинг хоол хүнс шин дижээлээрээ гоё ургуулаа дараагийн булчиг бий болголоо. За тэгээд унд чи амарч байгаа үед илүү сайн хөгждөг гэсэн үг. Тэгэхээр 1000 бас дасгал хийчээд амралт болон хоолоо төсөөлж чадахгүй бол үр дүнгүй байх нэ. Энэ дээр та бас анхаараарай. Би та бүхэнд дасгалын бол тулсан заагаад өгчээ. Харин та нар өөрсдөө шалтгааллах хооллолт болон амралтаа төсөөлөөрэй. Мэдээж дасгал хийж яхад юу ах хэвээр шүү. Маш гоё тийм төвлөрч дасгалаа мэдэрч их хэвээр тий. Одоо ингэж даахгүй айгүй гоё чи мэдрээд одоо эндээс 1 2 3 4 5 6 7 9 10 11 2 3 4 5 1 2 3 4 5 15-аар 15 25 байж болно. 4 удаа давтна. Мөн жингийн үдүүд тий. Бид бас заавал тийм хүнд жин ч юм уу хүнд кантин шахчиж хөгждөг гэсэн бас тийм буруу ойлголттой байдаг. Тэгээд ичгээр бүр хитрхи хөнгө игээд байдаг. Хамгийн гол зүйл нь хүн аливаа зүйлийн тунг тааруулах буюу ачааллаа зөв тааруулчих хэрэгтэй. Энд дээр та бүхэн маш сайн анхаараарай. Тэгээд ер нь бол булчинд ачаал төдий чиний ачаал өгөх тусмаа дараагийн удаа илүү ачаал авах чадвартай болдог. Хүн зодуулаад авах юм бол зодуулаад сурдагтай адилхан зодуур даадаг шиг булчинсыг тийм үсгэдэг. Та тэрийг хийгээл авах юм бол магадгүй одоо 10 кг хүнд байсан бол дараа нь 15 хөнгө 17 20 хөнгө явчихдаг. Тэгэхээр ачаал майсан авах хэрэгтэй. Анх хичээлж байгаа хүмүүс бол эхний 3 хоног моног булраад эхлэхээр шантраад аждаг. За тэгээд бас нэг зүйл байдаг шүү. Мөрний булчин бас буруу шахахаар тэр маш хурдан гэмтчихдэг. Тэгээд тэр гэмтэл нь ингээд жил дамнаад 2 жил 3 жил болдог болохоор анханасаа гоё эхлэхээс өмнө зам дээр гоё алхаад халаалтаа сайхан хийчээд за тэгээд эхлээд хөнгөн жин дээр маш олон удаа давтаж зөв техниктэй хийж сурсны дараагаар бид өөрөө ачаалаа нэг талаар бодсон дээр. Саяны хэлсэнчлэн хооллолт, амралт энийг хэрвээ зохицуулж мэдэхгүй энэ тал дээр нэмэлт спорт дэмжлэг хэрэгтэй юм бол над руу санаа зовлоо бичээрэй. Би танаас гоё санал тавья тий. За 2 дахь сая би эндээс авсан тийм үү? Одоо би эндээс авч үзлээ. Ялгаа авахгүй. Одоо даагүй нанаас харах юм бол эндээс 1 2 за би тодорхой хараад тий. Эндээс 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 3 4 5 алж штт. Бараг тэмцээд орох гэдэг юм шүү. Гоё маш гоё сайхан амарсан байна. Миний амралт одоо маш сайн тохирсон байна шүү тий.
За, гоё мөртөө болох одоо дасгалын 5 дахь 6 дахь дасгал сэтл нь мөрний уртл болон 90 татал гэж байгаа тийм. Мөрний уртл хажуу талыг ингэж гоё гаргаж өгнө. Эндээс авлаа. Эндээс нэг би төгчлээ. 2 3 4 5. За энийг 15 хийчихэд дараа нь 90 талж байгаа. Эндээс авлаа. Нэг гар юм биш, гар юм дэш. Доошлууллаа, гүс доошлууллаа. Нэг авлаа. 2 доошлууллаа. 3 4 5. Энийг бол мэдээж хүнд жингээр юм те. Хүнд жигээр та хүнд хийж харуулъя. За. Иймэрхүү байж болж байна. Ийм тахир голоор. Одоо яг бас хаашаа орж байгаа сайн харагдах бах те. Хөнгөн болохоор мэддэхгүй ч магадгүй. 1 2 3 4 5 1 2 3 4 5 1 2 за 12 ич. Анзаарж байгаа яг мөрний одоо хажуудлаа гоё болгож байна. За энэ дасгалаа мөн бүгдээрээ 12-оос 15 4 удаа орчоод одоо ганцхан дасгал үлдсэн байгаа. Гэхдээ мэдээж анхны хичээлж байгаа та заавал бүгдийг нь албагүй. Эхлээд эхний өдөр 3 дасгал ч юм уу, дараагийн өдөр 4 5 гэх мэтчлэнгээр тоогоо нэмээд яваарай. Шууд нэг дор мэдээж бүгдийг хийхэд тийм бас амархан биш бах тий. За амжилтсаа. Нэг амар орч. Гой мөртөө болох хамгийн сүүлийн дасгал буюу сүүлийн булчин мөрний артал. Энэ хэсэг. Энэ хэсэг гой хөгжиж хажуу талаасаа гоё юм дүүр харагдана. Хажуу талаас бөөрхөө. Хүмүүс хвчлэн уртл хажуудлаа хөгжсөн мөрний артал чинь багтаа тий. Тэгэхээр нэг бүгдрэмж харагддаг. Тэгэхээр энийг засахын тулд мөрний арталын булчин илүү чухал. Энэ дээр бүгдээрээ хүндийг авч явах юм тий. Маш өөртөө тохирсон хөнхөөнж авч. Гол нь бидэрт зөв техникээр хийхдээ энэ дээр хүнд хийсэн гэх шаардлагагүй. За эндээс би төгжлээ. 1 2 3 4 5 6 7 8 9 10 1 2 3 4 5 ингээд чинь. За мөн энэ сандал налж байгаа те. За ийм хэмжээнд тавьж байгаа бас хийж болдог. Яг хоо санаа шипи өгч те. Хүмүүс хэн болгон бас нуруугаа түгжээд чадахгүй байлгүй. Энд дээр тухаанаалаа залбирлаа. Эндээс нэг авлаа. 2 3
4 5 6 7 8 9 10 ингээд 4 удаа давтаад өнөөдрийн дасгал дуусчихна. Дасгалын дараа бүгдээрээ хэрвээ их хүчтэй байх юм бол 3 цагт булчин 1 юм уу 2 цагт хийж болно. Хэрвээ жоох ядраадах юм бол уурга уудаг ч юм уу өндгөө иддэг ч юм уу зам дээр, шатан дээр, дугуун дээр кардио хийж болно. Өнөөдрийн дасгалын блогтой хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Хэрвээ танд санал хүсэлт шүмж байгаа бол энэхүү блогийн дор үлдээгээрэй. Дараагийн блогоор уулзлаа. Түр баярлалаа. Мөн subscribe хийхээ мартаваа. Лайктараарай.